Harvard, Oxford, Cambridge гэх мэт дэлхийн томоохон их сургуулиуд багш оюутнуудынхаа гарааны бизнесийг дэмжих тал дээр ихээхэн анхаарал хандуулдаг. Монгол улсын их сургуульч мөн 2024 он гэхэд Азийн шилдэг их сургуулиудын тоонд багтах зорилгынхаа хүрээнд энэ онд багш сурагчдынхаа гарааны бизнесийг дэмжихэд 41 сая төгрөг төсвөлжээ. Бодит ажлын эхлэл болж Монгол улсын их сургуулийн дэргэдэх MVP Lab компани бүтээгдэхүүнээ худалдаанд гаргалаа. Анх 2008 онд Монгол улсын их сургуулийн биоорганик хийм фармакогнозын лабораторид хийгддэг судалгааны явцад Заселовын зэдгэлж ургамал нь бактерийн эсрэг өндөр идэвхтэйг тогтоогджээ. Судлаачид энэхүү ургамлын бактерийг дарангуйлах идэвхт чанарыг үндэслэн Пятоакн хэмээх батганы эсрэг бүтээгдэхүүн гарган авсан байна. Уг бүтээл нь бүх шатны лабораторийн шинжилгээгээр баталгаажсан бөгөөд Монгол улсын оюуны өмчийн газраас шинэ бүтээлийн патентийг Монгол улсын их сургуулийн нэрээр олгожээ. Патентийг ашиглан импортын бүтээгдэхүүнийг орлох, дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг дэмжих зорилгоор өнөөдөр Монгол улсын их сургууль гарааны MVP Lab компани хооронд патентын лицензийн гэрээг 15 жилийн хугацаатай байгууллаа. Ингэснээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани жилийн борлуулалтын орлогынхон 5%-ийг их сургуулийн санд төвлөрүүлэх юм. Монгол улсын их сургууль 2016 онд сургуулийнхаа стратеги төлөвлөгөөг шинжилэн батлахдаа судалгааны их сургууль болох зорилтыг дэвшүүлсэн бөгөөд цаашдаа ч энэ хүрээнд судалгаа үйлдвэрлэлийг дэмжинэ гэдгээ сургуулийн удирдлага онцолсон юм.